За сайн байцгаана уу өрхөн мөндөд үзэгчтэй. Өнөөдөр манай Mobile нэвтрүүлгийн 3 дугаар дугаар ингээд эхлэх бэлэн болсон байна. За ингээд бид бүхэн комментуудаа харахад ерөнхийдөө зочин үрж оролцуулаач гэсэн коммент маш их байсан. Тэгээд энэ дугаараа зочинтой ихээр шийдлээ. Тэгээд өнөөдөр манай зочноор рэпер Маби хүрэлцэн байна. За танд өнөөдөр мэндийг хүргэе. За ингээд нэвтрүүлэгтээ орж байгаа оруулж байгаад бас их баярлалаа. За энэ кандидаттай өнөөдөр ер нь юу хийж байна? Тэгэл за баярлалаа. Тий ер нь бол тэгээс байж. Тэгээ наа тэгээд одоо дээр нэг сууж хийж их дээр нь хэвтгэлээр бодож ирсэн үү? Үгүй шүү дээ. Бодоогүй юм байна. За тэгэхээр өөр энэ рэп сонирхож байгаа дүүнэртэй бас ингэ хэрхэн хийх туториал маягийн юм өргөл. Димил гэж байна. За ингээд өнөөдөр зочинтой хэлээ шүү яварч тий. За авалттай ойлоо зураг гарах юугаа нэг поз авах үзэлт нь болох уу? Тэгээд өвчтөө нөгөө фото дарахаасаа залхуураа шууд видеоноос скриншот хийчтэй. Застрах гэж байгаа. За энэ арт яг ингээд нэг минут секунд байр л да. За одоо эндээс зурчихлаа. Төгсгөлт нь авчихсан. Арт гоё дархлаагаа дэмжээл байж ин да. Арт цацлагнаа уугаал. За 7 хоног манайга хэрэм ус. Битүү шүү. Салбараад муудаад биш. Байхгүйгээл муудаа явчих шүү дээ. Машинаас муугаад сонин залуу гээл. За өнөөдөр ч гоё цас мастай бүрхэг тэгээ хүүтэн биш гоё өдөр тий. Цастай өвөл, мөстэй өвөл. Тий, хөл хөдөлгөөн ч гэсэн ерөнхийдөө бас маш их байна. Харцсангуу өмнөхөө өдөр өмнөх 7 хоногийн өдөр харцсан их болсон байна. Тэгээд байна. Шалгалт зүйлч гэсэн бас багассан байна. Чи дээрх шиг зураг мөрөх авахлаа гэсэн. Үгүй авахлаагүй. Яг нөгөө Монголын үл 3 хоног гэдэг юм боллоо. Ерөнхийдөө тэгээ сая ч бас нэг 5-аас 8-ын хооронд нэг явуулж үзлээ. Тэгээд амар ачаал болоод юм л бол өдөр баг хардсан юм шиг ингээд за үүсэн ингэчээд үз маргааш хүмүүс Facebook дээр өөхөх юм тэгэд үл тэгчээ гэдэг. Харин тийм баг варианттай үдэв шүү тий. Монголын тийм яг энэ нэг талаараа угсаа аргагүй л тийм бид нар ийм нөхцөл байдал өмнө орж үзээгүй арт юм уу? Ерөөсөө. Гэтэ бидэрт бэлдэх хугацаа зөндөө байсан. Тийм бэлтгэлгүй байна. Дотроо алдаагүй гэхдээ ямар ч юм вирус гарцныг мэдчихсэн. Жил мэдчихсэн. Алдахыг нь угаасаа цаг хугацааны асуудал байсан. Бат гисэн тий. Тэр хугацаанд уул нь яг алдсан тохиолдол гэдэг вариантуудаа гэс гаргаад боловсруулад мэдэхгүй биш та дээгүүр тэгээд яг юу ч болтыг. Эсвэл багдгүй боловсруулсан байсан тэр нь юм ч юм уу те. Боловсруулсан тактик нэг юм шиг. Түрүү нөгөө нэг нууц нэг тийм хайрцаг гэдэг байдаг нэг тийм юм байдаг. Тийм үү. Чи Америкт ч илүү Монголд хаач л явсан. Нууц хайрцаг байдаг гинэ. Тэгээд тэр би юунаас харж илаад Обамагийн нэг тийм элмэлний шоуд шин жоохон үг тасаж байгаа байхгүй. Ерхийлэгч байсан. Төрийн тийм нууц хайрцаг гэж байдаг гэсэн үний үг. Нууц шүү дээ. Тэнгүүд авир тэр хоёр талтай байхгүй. Яг үнэхээр байдаг. Тэгээд тэр нь үнэхээр нууц эсвэл зүгээр л байдаггүй те. Тэр нэг навшиг нэг пост яваад байдаг санаж байна. Титoo аны бясалгаад ингээд тэгвэл би чад хэлнэ гэдэг мангар орд. Тийм уушаад байдаг. Тэөгөө зүгээр тэрийг би чад хэлэхгүй гэж. Тэр нууц ч хэлээд. Тэр нөө ингэдэг байхгүй. Нэг лам маа буудалд залуу орж ирдэг. Тийм. Тэгэл нөгөө нэг менежерс нь ийм ч юм, тийм ч юм, ийм ч юм гээл. Тэгэл шүн баахан амтан хүү шаагилдаал. 3 жил дараалаад яг нэг өдөр нэг өрөөндөө. Яг 3 дахь жил дээр нь яалаа да. Тэгээ менежер нь ингээд баахан яаж maaгаад ингээд тэр үеэс тэр нууцаа тэгвэл би чамайг аавал хэлнэ мэлнэ. Тий. Амар төвөгтэй сонирхол татаа уншаад тий. Тийм байна. Тэгээд юу яалаа? Юу ярих гэж байгаа мартчих. Нөгөө нэг хүмүүс бас тусгаарлагдчих байгаа юм байлаа. Айгүйх. Тэгээд одоогор бол хүн үхээгүй байгаа шүү дээ коронавигийн юу. Тэгээд юура бас тусгаарлагдсан. Буудал явсаа. Яа. Нэг дэх хавьдаг ч юм. Хавтал явд. Юус тийм үү. Тий. Александр юура одоо яг эпизод 2-ыг үзсэн хүмүүсээс санаж байгаа бөмбөг нэг босоод би яг яах. Маа нэг найз орж ирж байсан. Цаа чин юунд яа. Буудал тусгаарлагдчих. Хизээ авчиж байна. Мэдгүй тий орж ирдэг. Хоёулаа уулзаа дараа үстэй. Дараа. Тэрнээс өмнө ч үж магадгүй. Тэгвэл баг тэгээд ярьсан чинь тусгаарлагдахаар боллоо гэсэн мэт. Тэгээд дамаа би ч одоо тэр хүнтэй хавьдаг ч мэдчих байлаа. Тэгвэл хоёулаа тусгаарлахгүй тусгаарлагдсан юм шиг. Бат гэсэн хоёулаа. Яа зүгээр ах. Тэгтээ шинжилгээ сөрөг байна гэсэн. Тэгээд илрээл мэдгүй. За тэр яах вэ? Өөр юу вэ? Монголын энэ 7 хоног сонин сайхан Монголын хипхоп сошиал ертөнц юу болов? За хүмүүс ер нь мэдж байгаа л та. Мара дисэс мэ. Марагийн дистэй. Канзас руу. Тэр тэгээд мэдгүй. Миний ойлгосноор хамт дуу ийн гэж байгаа л Канзас нь
хийхэ болцсон чинь тэгэл орондоо манай дисмэс хийсэн юм. Тэгээд тэр дисн яаж яах хамт хийчихсэн дууныхаа тэр юу хэсгээс баг өөрсмөрсөн юм тий. Тэгээд зөрүүлэл Канзас яг өөрөх хөлбөрөд тавьчихсан л байсан тэгээд. Тэрэн дээр бол ямар нэг коммент бол надад баг. Миний хариулт тэр маркетингийн буруу нүдэл. Магадгүй маркетинг гэж байсан. Маркетингийн буруу нүдэл зөв хар PR зөвөр нэг юм яран донд ингээд юм сайн муу хамаагүй явж идэг маркетингийн шийдлүүд байдаг ш. Тиймэрхүү ч юм уу. Мэдгүй. Гэхдээ цаа ч юу Монголд ирсэн юм уу? Ирээгүй баха. Ирсэн гэх нэг шоу бас ойлгох шүү. За тэр яг өөр ч одоо Тэр юуг кафта дууцсан шүү дээ. Хин Канзас физик тэр ямар төс монополигч нөө. Монополи. Тэр гурав хамт исэн тий. Тий. Юуг нь постыг явж байгааг харсан. Гэхдээ яг орд сонсч бол үзээг л явж байгаа. Оо тэрийг сонсё. Давгал уулаа. Давгал сайхан дуулаа. Тэр нөгөө манай хин гişүм шүү дээ. Дорж чанд. Тэр надад амар таалагддаг. Ер нь анханасаа л гарч ирж байгаа тийм. Тэгээд ингэж бол имиж амар гоё бүрдүүлчихтэй. Одоо чинь миний мэдхий яг тийм содон хаанаас ч альж телевизээр гарч ирсэнтэй сонсоо шууд нөгөө нэг тэр гişүм байх гэж мэддэг. Миний мэдх юм бол баг өнд бол яг тийм өөр ингэсэн юм шүү. Титэн мөг те. Миний дараа ахвал тэгдэг те. Амар имижтэй тэгээ ийм сахал махал шаац те. Тэнгүүд дор чанд гişүм бас зүүн нэг Бин Ладен лугаа тийм гоё сахалтай шааж байгаа байхгүй. Тэгээ тийм сахалтайгаа нөгөө онлайн чуулганд орж байгаа байхгүй. Тэгсэн чинь нэг ямар ч юм байлаа скриншот хийсэн тэгэл. Яасан хийсэн чи ард түмнээ төрөө үлдсэнгөө нэтэрээ сахалтай махалтай солонгос чадахгүй нэ ба гэсэн байгаа байхгүй. Миний ордонд сахалтай ордгүй л үү? Мэдхгүй тэрийг бол тийм байхгүй шүү. Бас зүгээр тэр гэхдээ гэрээсээ баг шүү. Онлайнаар явуулсан. Гэхдээ ер нь төрийн ордонд мэдхгүй тэр код байдаг юм болоо. Сахалтай бол Монголын юу ч орсон шүү. Яг тэр гадтай шүү. Тэгээд миний бодлоор надлаа тэр хүний имиж бүрдүүлсэн амар гоё. Аюу мундаг байхгүй юу? Тэ ста мундаг. Хүний одоо юу гэдэг чихэн тоногшохоор яриатэй, нүдэнд тоногшохоор сахалтай л байг л дээ, тий. Тэгээд дээрээс нь тэр ярьж байгаа юмнууд нь ч гэсэн аюу зөв байдаг. Уус суурь дээр. Менежер нэлцэг болгооч юм те. Тэр имиж бүрдүүлэлт. Миний бодлоор баг маг ажилтдаг баха. Монгол тэгж яг магаар ажилтдаг юм. Уул нь одоо энэ ёслын хувцас мовц чинь бүгд ийм өгүүлэмжтэй байдаг шүү дээ. Ер нь яаж өмсгөө, зангаа яаж зүгүү те. Тэгээ одоо эмгтэй гişүүд ингээд ямар хувцас өмсгөө. Ер нь тийм имиж бүрдүүлж өөрөө ийм өгүүлэмжтэй ямар арга хэмжээ юу ярих байгаа гэсэн шүү. Тийм. Тэгэхээр тэрэн дээр нь бас жишээ нь чиний 1-2 хүн гадуур ингэдэг гэж байхгүй. Яг нэг хүн зөө. 5-70-тай гараад 11-тэй утас бариад ажил хөөцөлдөх. Зүгээр л энгийн яг өөрийнхөө амьдрал дээр ундаг машина, амьдрал дээрх дугаартайгаа ажил хөөцөлдөх хоёр бүр тэнгэр газар шиг надад ч байна. Ярьж байгаа ажил нь бол яг адилхан. Би чам дээр очил адилхан л юм байна. Тэгэхгүй. Би чам руу 11-тэй дугаараас залгаал. За уулзъя гэл эрэхтэй 5-70-тай ирэл. Тэгэл чамтай уулзсангууд чи одоо юу гэдэг миний ажлын юунд илүү арай их ач холбогдол өөрөө мэдлгүүдээр юунд нь автчихдаг байх юм шүү. Би чам руу зүгээр нэг 70 тухсаар зүгээр энгийн дугаараас залгаал энгийн машинд очихд бол нэг энэ дуудлагч авахгүй шүү. Тэгээ баа найз юм байна. Ерөнхийдөө гадуур амир тэгж ажил хөөцөлдөж хүмүүстэй нэг яриа өрөөж гэрээ контракт хийдэг юм байхгүй. Найз тэгээ яг нэг том ажил хийхээр бол тэгэл нэг 5-70 11-тэй дугаар хайлт түрээсэлж явал пад нэг өдрийн дотор хамаагүй ажил амжилт. Тийм бас тийм түрээсээ үйлчлэгээ байдаг те. Тийм. Тэгэхээр тэр нь өөрөө нөгөө нэг бас тэр хүний имиж бүрдүүлэлт болчихж байгаа юм л да. Тэгэхээр энэ бол амар чухал байхгүй юу? Ер нь имиж бүрдүүлэлт гэдэг. Тийм. Имиж бүрдүүлэлт байна. Тэгээд яг наанаас ч авахулаад нөгөө хүний уцаар ярих юм уу ингээд маш чухал байдаг ер нь. Ямар соёл те. Бага соёл. Тийм, соёл энэ ч мөр маш том соёл яваад байгаа шүү дээ. Тийм. Одоо жишээ нь орой 10-аас хойш хүн рүү ер нь залгадаг. 10 би бол мань бол Airplane дээр нь тавьчихсан шүү дээ. Тийм. Би бол 10-аас хойш ер нь таньдгүй дугаар ер нь нэх авдаггүй. Тэгээд бүр шүн мөн бас танихгүй тэрхээр. Тийм. Тэгээд тэр чинь бол соёлохгүй 10-аас хойш ер нь хүн рүү ярьж за ер нь бол ажил мажил ярих шаардлагагүй л тийм. Тийм. Ажил мажлыг үл яг ажлын цагаар ярьж явах хэрэгтэй. Бас энэ дээр яг ингээ хэлэхэд тэр мессежний хэрэглээ энийг бас гар утасны хэрэглээ манайхан бас жоохон зөв одоо хэрэглүүл зүгээр. Жишээ нь одоо дансаа гингут те. Айлуу ах та дансаа. Тэр мөр амар төвхтэй. Тэнгуут ингээд 1 4 3 4 6 yes. Дансаа. Тэнгуут яг ингээд данс явуулчихдаг заяа. Тий. Тэг хүн болгон хаан баг хэрэглэдэг шүү дээ.
Одоо би ингээд өө голомт банк хэрэгэлдэг зав. Тэгээд голомтоос ингээд шилжүүлэх юм уу нэр нь гарч ирдэг. Тэнгүү заавал банкны юуг нэртийн бичих хэрэгтэй тийм. Тэнгүүд одоо дансаа бичээд мегмар дорж голомт гэдэг шиг тийм юм хийгээд тийм ядаж соёлыг бас сурч хэрэгтэй. Хүнээс ядаж мөнгө гуугаад одоо төрөх хэрэгэлт зээлж одоо юу ч байсан те. Ажлынхаа хөлсийг авч байгаа ч болов ингээл тэр чинь их өвүүлбэр орохгүй. Тэгээ гоё кириллэр те. Тийм. Тэгэхэд ингээд амар ойлгомжтой болчдөг. Ер нь бол тийм. Тэгэхгүй зүгээр данс явуулчин тэгээд ямар банк нь мэддэггүй. Тэгэл 50-аар ихсэн бол хаан биш. Тэгэл төрийн банк юу нь мэддэггүй гол. Дахиад нэг мессеж шаардлагатай. Тийм тэгээд ямар банкын гингууд банка бичингуудаа нэрээ хэлдэггүй ч баг ш. Тэгээд би яг мөнгө өгөх чиж ингээд бүр араас нь боо 4 удаа мессеж. Ядраат тэр өстө төвхтэй. Тэгээд мэйлийн хэрэглээ байна. Тийм мэйл дээр бас нэг бодыг тий. Тийм ер нь бол боди ирдэггүй шүү дээ. Юу ч ирээд байгаа мэдэхгүй тэгээд тэрэн дээр нэг юм гарчгийн нөгөө те тэр шүү гэдэг. Тэр юу бол мэйл дээр нэг settings дээр нэг юу бичдэг юм шүү. Шууд автоматар явуулдаг. Сайн байна уу? Ийм материал холбогдож байна гэл. Тэгэл холбогдох хугацааны дугаар муугар гэл. Яг албан байгууллагуудаас мэйл бол тэгж л ирдэг. Яг хөв хүмүүсээс бол ирдэггүй шүү. Шууд хоосоо ирж байна. Тэгээд зөв файл нэрдэг. Имэйл хэрэглээ. Тэр ажлыг нэр шөнийн цаг. Над руу сая 2 удаа шөнийн цагаар ажлын тим юу ширгээ явуулнаад миг жаах юм болоо. Гайгүй госдаг шүү. 2 удаа ажлын тим ярилцлага бол чат ирж байгаа байхгүй. Шүн штэ. Би ч яг гоё киногоо үзсэн ч. Тэнгүүт яг нэг тийч нэг тийм сүртэйж асуудал биш л те. Гэхдээ ингэ сарнаар шатчих байхгүй. Яг хүн чи яг юм би кинонд яг ортсон тийм нэг crash landing on-ы үзсэн. Оо Жонёко гэчихээ. Тэнгүүт нэг ийм ажил байна нэг шүн гэдэг ийм киноны зохиолгоо маа. Гинт толгоон тэгж ажилт юм болов. Ажиллаж байгаа бол тэр яхаа огчтой би ч хаяа дэгдэг л дээ. Тийм. Гэхдээ тэр чинь нөгөө одоо миний бодлоор юм болов. Мэ санагдах байхгүй. Одоо нэг юм левел байна шүү дээ тий. Хоёлаа яг тийм шүн. Одоо чи хоёлаа бол ингээд шүн мөн хамаагүй ингээд залгаж малахад нэг тийм тэрнээс л нэг юм дотн байгаад байна шүү дээ. Танихгүй хүмүүс чи ингээд шүн залгаснаа шүн ийм гэснээр шууд чат бичиж юмуут нь би шууд үсээ сэндэхгүй шүү дээ. Тэгээ гоё ингээд маргааш цагааш нөглөө мөглөө ингээд ярмаар тий. Мань бол тэгэл одоо цаг хэд болж байгаа л хэлчихэж. Тийм хоёлаа ажлын цагаар ажиллаар явал. Тэгснэ үе заа. Гэтэ мангар их над руу хүмүүс мөнгө асууж байгаа шүү дээ. Ерөөс огт танихгүй юм зү. Хаа таны хэдэн цаас хэлж үзтгүү гооч нь. Би фак гайхт яагаад тэгдэг вэ? Тэр харин сонин. Тэгээд ялангуяа эмэгтэй хүмүүс айгүй их мөнгө асуудаг тий. Амар төвөгтэй. Тэгээ би шууд нөгөө нэг мессежийг игнор мессеж өгдөг шүү. Тэгээ дахиж ирдгүү тий. Хоёлаа яг нэг замаар. Тэгтээ яг ингээ ямар ч огт харж байгааг танихгүй юм шууд мөнгө. Тэгснэ би ингээд цагдаад ингээд баригдсан. Тэгээд яасан чинь согтууж болоо ирсэн чинь гिचлээ 400 болох юм байна. Тэгээ би 100-аар гуйчлаа. Надад одоо 50 байна ч. Таньгүй хүмүүстэй тий. Тэгээ би одоо 50-ыг нөхөх хэрэгтэй юм аа шин тий. Тэр эсвэл нэг шийтгэлтэй хүүхдүүдийн хоорондоо тоглодог шийтгэлтэй тоглоом. Тэр зүгээр нэг юм ялангуяа юм залуучуудад юм сэтгэлгээ байдаг. Хүнээс юм мөнгө авч болдог. Тэр ингээ болгоцсон бахна шүү дээ. Хідүүн өгөө болгоцсон. Худлаа хараад мөнгө өгөө болгоцсон болохоор дахиж худлаа хараад өөрөө ажиллаж хийхгүй яахгүй юугаач төлөвлөхгүй ингээд мөнгө хүнээс авах гэдэг. Тэгээд мэдээж удаа буцааж ирэхгүй шүү дээ. Яг бид нар ч ингээ санхүүгийн асуудал гардаг үе байгаа. Тэгвэл тэр чинь асуух хүн гэж байна. Тийм асуухгүй хүн гэж байна. Асуухгүй хүн гэж байна. Батны яг юм гэр бүл одоо нэг юм бүр онцгой шаардлага гарвал те. Ээж ихчээс түр авдаг ч юм. Тэр бол байж болох. Тэгэхэд шүн мөн ингээд шал танихгүй хүн орж ирсэн ээ. Тэгээ син дөмөрт уус идчихлээ. Жи баг их цаатай маатай ингээд стабиль болно шүү дээ. Тэр төвхтэй болоод үлдчихдэг шээс. Тийм гоё ядаж маби бүг үзэж байгаа залуучууд нэг ядаж дансны дугаараа тийм үүнээс хойш түүнээс цааш банктайгаа бичиж байгаа. Яг нэг текстэн дотор багтаагаал банкныхаа данс банкны нэр тэгээ өөрийнхөө нэртэй тий. Энэ чинь соёл тэгээд тэр харьцаж байгаа хүн чинь чамайг ямар хуу төвшнийх гэдгийг юу тэрнээс л мэдчихнэ. Надаас бол хүмүүс дансаа гэхдээ шууд дуугаа болчихсон. Хамгийн ядуур гэдэг дуу. Тадрууд тий 5-1 хероо тий. Тэрийг болоо бүгд ойлгож. Тэр дууг хийсэн чинь маань ч хэлж илөө. Цацаад маргааш би солонгос тогтоод цацсан байхгүй. Маргааш нь над руу ингээд 4-5 удаа мөнгө орж ирсэн шин. Өрөвдсөн юм бах та энэ нэг. Өрөвдсөн. Тэр чинь зүгээр тэр штэ. Тий, гэхдээ тэрийг бүр жихнээсээ хүмүүс яг нэг гуйлах гооч нэг ойлгоцсон хүмүүс бас бэд юм билий. За хэрвээ энийг миний тэр дууг яг юу яриад байгааг мэдэхгүй бол яг сонсороо description дээр үлдээч. Хяр гэдэг дуугаа минь. Тэр дуун дээр болохоор нөгөө дансаа хэлдэг байхгүй юу би одоо. Тэр яасан бэхээр яг цэцэгийн алив ахта дансаа гэдэг дуу шүү дээ.
Тэр гараа удахгүй би араас нь тэр дуу гаргах байхгүй. Тэр дуунаас ерөнхийдөө нэг инспайр авч хичээ дахилтан дээр аливаа хахта дансаад гэдэг. Тэнгүүт нь дөрүүлээ би дахилтан дээрээ өөрөөхөө дансаад. Ерөнхийдөө нөгөө нэг юуд гэдэг л дээ. Жоок загаал гоё эвтэйхэн жоок хийж байгаа тийм. Инээлтний маягийн дуу болохоос биш үнэхээр над руу хүмүүсээ мөнгө өгөөч гэдэг юм шиг байхгүй. Тэгээд аюу өөрхөн 5,000-аар зорж иж байгаа, 1000-аар зорж иж байгаа, 10,000-аар зорж иж байгаа байхгүй. Тэгээд Солонгос дэсэн мань бас хурган кэштэй. Тэр үед бол ямар ч бүглээ хөрөлөө байхгүй болгож сонсогчоос нь дэмждэг шүү гэж орж иж. Тэнгүүт нь зөрүүлээ би яг нөгөө мөнгөний буцаа 10 нуглаа хийчихгүй тухайд. Тэгээ нэг хүүхд над руу бүр чатар авчирээд ахаа би сайн нөгөө тийм рүү 1000 төгрөг авсан. Би яг үндэ ингээд өөртөө байсан мөнгө авсан. Тэгээд зөрүүлээ над 10,000 ирнэ гэсэн юм тэгэхээр ямар гоё юм байхаа гэж нөгөө хөч бөөн баяр. Тэгээ би яг тэрнээс урам авч байгаа байхгүй. Тэгээ зөрүүлээд яхаа цаг үеийн бас тэгээ таарсан тухай үед бас тийш байлаа. Хөөхөн байж тэгээд тав баярлалаа шүү дээ. Тэгээд сүүл бүр саяхан шүү дээ нэг сар гарны жүжигч яалтах гэж ялдах натраа. Би ч яг шавьцсан сах гэж яг нэг сүүлийн мөнгөөрөө орох юм хаасан. Тэгс над руу чатар орж ирсэн. Дахин сая нэг дуугч нэг данстай дуугч сонсоод гоо нийт үлч та яаж яваа. 10 цаас хийсэн. Тэгээ харсан чинь ялтахаас 10 цаас ирсэн гэдэг шээ. Гоёлаа тий. Тэр гэхдээ хэрэгтэй үед орж ирсэн мөнгөөс. Буцааж явуулаагүй л тий. Амьд ороход мөнгө бас гоё гоё. Тий. Хэрэгтэй үед тий. Тэр дуу их хайртай доо нэг тийм. За тэгээ Crash Landing on юу? Тий. Үзэж судсан. Тий. Сая гэхдээ юу байсан? Queen's Gambit-ийг үзэж дуусгасан. Анаа тий. Хоёул өмнө дугаар дээр яг ярьжсэн чи үзег байгаа гэж маань үз. За шатрын л юу юм шүү тий. Америк тэгснээр Оросуудаас айдаг. Тий. Оросуудыг ялах гал. Хоёулаа ярихдаа шатрын гэх юм мэдээ үзсэн шүү. Тэгээд чи бол надад ямар ч Орос морс таад юм бэл Америк Оросын тухай гэхээр нөгөө нэг Англ Манклийн кинод шүү. Man from Uncle. Тиймэрхүү тийм одоо тагнуул магнуулт амар тийм кино юм байх гэж үзсэн. Тэгсэн чинь зүгээр яг шатартай кино. Шатарч явах юм байна. Ерөөс тэр киноны гол нөгөө амин сүнс нь ерөөс шатар. Тэгээд таажин дээр шатар матар. Би трейлерыг харсан шүү. Тэгээд юу юм шүү. Жон тийм наркотик болж мартсан юм шүү. Тий. Наркотик гэж хаашаа тэр нэг ногоон юу гэдэг вэ? Юм байдаг вэ? Тэр нөгөө нэг ерөөхдөө маш өндөр дооцтой тайвшруулах юм. Тэгээд зөвхөн эмчийн юугаар авдаг. Тэгээд тэр юмыг уунгууд тэр хүүхэнд тэгж болдог. Таацсан дээр шатар гарч ирэл тэгэл нөгөө нэг тэр юмныхаа нөлөөгөөр шатарныхаа бүх хөлбрүүдийг ингээд авчихдаг. Ингэж нөлөөлөд. Тэгээд шатар чинь за уучлаарай шатар тоглодог болон сонирхдаг хүмүүс юу буруу юм ярьж магадгүй. Харж байгаа хүнтэй чинь яг мэддгүү профотон биш зүгээр гаднаас нь харахад шатрын спорт ч өөр аим өөрчлөлттэй шүү. Тийм шүү дээ өөртөө. Юу болоод байгааг нь ч мэдэхгүй ямар ч дуушаангүй зүгээр л ингээл тийм. Тэнгүүд тийм уйдгартай спортыг мэдхгүй хүмүүс хүртэл ингээд мэдмээр санагдтал ингэж. Чи тоглодог үстэй. Дөрмийн мэднэ л дээ. Яг нэг үндсэн тактик магтдаг тэрийг бол ман гоод шүү дээ. Тэгээ нүүдлийн бол мэднэ. Тэгээ шатарт чинь бүр амар олон тактик гэдэг юм. Тэр кинод гарч байгаа. Сицилийн хамгаалах тактик ч юм уу. Тэ? Тийм манайхан ч пионер модал гэж яддаг да. Тэгээд тийм уйдгартай спортыг тийм сонирхолтой маягаар кино олгож ийн гэдэг чи өөрөө найруулагч зохиолын аягүй байхгүй. Тийм том ажил те. Маш тийм байхгүй. Тэгээд таалагдсан гэхдээ бүр амар бол юу биш. Гэхдээ Оросууд ер нь шатраар гоод те. Тийм л юм шиг байл шүү дээ. Тэр үйл явдлын хэдэн онд болж байна? 60 он бас. 50-60. Тийм үү. 40 онд нэг Америк нөхөр юу яагаад Оросод ерөөсө бардггүй Орос дэлхийн аваргыг ингээд бүр жил болгоо авдаг. Тэгэхдээ нэг Америк нөхөр очиж авч ирсэн байлээ. Тэгээд тэр болохоор эрэхтэй. Нэр нь юу гэлээ? Нэр нь өстө орж ирэхгүй. Тэр киноны бас гол том эрч нөгөө нэг эмэгтэй хүн гэдэг утгаараа тийм. Одоо нөгөө нэг хүүсийн гендер ялгаа байдаг шүү. Яг өмнөд гендер ялгаа байгаагүйсэн бол эмэгтэй хүн шатраар явах бол тийм гайхмар биш байхгүй. Тэнгүүд эмэгтэй хүн дэлхийн авраг болчлоо гэтэл бүгд гайхаалж иртэл тийм. Эрэгтэй хүн дэлхийн авраг болоход бол нэг тоохгүй. Нэг юм болсон дээ. Ер нь гэхдээ сүүлийн үед нэг хүүсийн тэр юг айгүйх гаргадаг болчихсон тийм кино болгон дээр. Тийм. Би ч гэсэн бас феминизм. Тийм феминизм. Гэхдээ феминизм гэдэг нэгт юу бол биш л юм. Эмэгтэй хүний ихийн эрхт гэдэг шиг тийм. Эмэгтэй хүний давуу тал гэхээс илүү эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй ижилхэн байх хэрэгтэй гэдэг тийм. Ижилхэн үү? Ижилхэн л байх хэрэгтэй. Алдааг бол алдахгүй шүү дээ. Алдаж болохгүй шүү дээ. Газар унгаачихгүй тийм. Бидний зарчимж ерөөс алдаад бол хов тэрэн дээр тавирж байгаагаас. Тэр санаа таалагдсан надад. Тийм үү? Өөр кино. Тэгэд араас нь өргөжлүүлээ шууд Crash Landing on-ыг үзэж эхэлсэн. Одоо 10 дугаар анги дээр явж байгаа. 2 шөнө.
хоёр солонгосын л юм шүү. Тэний газар бууцсан баян ингээд солонгос. Тэгээд тийм. Би зүгээр үзээгүй байж кинонуудыг мэдээ. Эхлэхдээ бол ингэж эхэлтэй нөгөө нэг. Энэ кинон дээр гарч байгаа үйл явдал тэр юунууд нь зохиом шүү. Гингүүд яг нөгөө тийм бичиг байхгүйсэн бол чинь би хойд талаас үнэхээр л тийм болох таа гэж. Тэнгүүд тийм байна. Кинон дээр зохиомл юмнууд нь гэсэн ер нь бол хойд солонгос бас очмооргүй санагдсан автын гэлээ. Тэгээ ер нь бол жоохон хэцүү л орно шүү дээ. Хэцүү. Тэгээд бас тэр айгүй. Гэтэ байдал солонгос драм шиг нэг үндсэн нөгөө нэг structure те тэр юу байгаа вэ? Схем байдаг одоо хайр дурлалтай. Зүгээр л юугаал орчнол үс хонцонтой. Тэгээд нөгөө нэг 2 дахь 3 дахь юу гэдэг байдаг те. Нөгөө нэг эрх мэдэлтэй тэгээд нэг өвлж ирдэг содтой. Өв хөрөнгөө те булаацалт яг тийм бүх юмуд солонгос драм дээр гардаг бүх юм байгаа. шигтгэнүүдээ шигтгэцэн те. Гэхдээ яг битгүй амар гой санагдсан надад. Тэр гойсон. Өнөөдөр баг үзээд дуусгаж байгаа. Хэдэн бүлэг хэдэн нэг сизон 17. Чи эхний сизоныг дуусгаж байгаа. Хэдэн сизон? Нэг сизон. Оо тийм үү. Зүгээр 17 ангитай л тэгэл дуусчихдаг юм чинь. Аа. Одоо арт дээр явж байгаа. Нэг хэсэг модонд орсон шүү дээ. Хизээ хэлээ. Тий. Энэ дээр ярихад болохоор би болохоор энийг ингэж харсан байхгүй юу? Киног биш ерөнхий энэ тогтолцоо гэнэ. Одоо Crash Landing on юу байна. Тэгээд нөгөө зомбитой чи юу лээ? Kingdom. Өөр ерөнхийдөө одоо Аз цувралууд Netflix дээр маш их ороод эхэлж байгаа. Аз биш бараг солонгос ер нь солонгос. Гэтэ Япон байдаг л да. Тэгэд эн чинь болохоор ийм байгаагүй шүү дээ. Одоо жилийн өмнө. Bong Joon-ho одоо байгаагүй бол энэ ингэж нөлөөлөхгүй байсан байхгүй. Тэгэхээр эн чинь болохоор Parasite тэр Оскарыг авч ийж солонгосын эдийн засагт бүр ингэж хэдэн саяар нь ингэж оруулж ирж байгаа шүү дээ. Тэгээ одоо тэр одоо кино компани чинь Netflix дээр одоо гэрээтэй байгаа те тодорхой хэмжээ хүмүүс үзэх тусам тэр солонгос руу хөрөнгө оруулалт явагдаад байна гэсэн. Тэр миний яг хитийн зорилгоч бас нэг тиймэрхүү нөлөө үзүүлэх юмсан л гэж боддог шүү. Монголын нэг юм манайх бол нэг мүлжүүр юм бол цуврал муурал хийвэл таалахаар зүгээр л одоо за ингээл заавал Чингис хаан маань гэдэг тахгүй л дээ зүгээр нэг юм Монголын нэг юм түүх мүх дуваа сохортой л гоё. Оронгуудаа тэрэн дээр зөвхөн хайр марч юм эсвэл одоо тэр зомби мөн Kingdom чинь амар өвөрмөц зовс дээ. Дээр үед юм зомби орцсон. За sorry хаалга тохирчлаа. 20 минут явцсан байна. За карантинтэй цаг үед жоох хэцүү байна. Тэгээд тийм тэр ихгүй. Тэгж хараад байдгийг. Миний бодлоор тэр Bong Joon-ho-гийн за Bong Joon-ho жоох ер нь Bong Joon-ho тэр киноха бас аяг нөлөөсөн байна. Инха ч баг солонгос анхны хүчтэй Холливуд руу гарсан. Зүгээр инха зүгээр одоо нөгөө нэг карьераа яг юм гоё барьж яваад. Тэрнээс гарсан зүйлчтэй зөндөө солонгосоос. Тийм шүү дээ. Одоо тэр хоол өмнө инхаас өмнөж байгаа, одоо инхагийн дараач байгаа. Тэгэд нөгөө нэг юу гэдэг шүү дээ. Солонгос аав ээжтэй Америкт төссөн солонгосчууд ч гэсэн өөрсдөө айгүй бас хурдан хөгжиж тий. Яг нөгөө нэг драмынхаа юунаас гарцсан. Хуучин бол ер нь бол солонгос драмч яг л бүх хийгдэж байгаа драмууд адилхан хийцэн адилхан байсан. Гэхдээ солонгосын нэг ангитай кино тий. Угаасаа гимт хэрэгтэй киногоор бол солонгос угаасаа халтдаг. Энд ч бол нөгөө нэг одоо соёлын довтлого байхгүй яг хүмүүсийн соёлоороо ингэж оруулж байгаа дагаад тэнгууд нөгөө K-pop дуунарын сонсонгуудаа хүмүүс солонгос хувцс ирнэ. Одоо бид нэр ингэ солонгос хоолнд ордог тий. Жангу мүзэл баг солонгос. Тэгэхээр эн чинь бол яг нөгөө зөөлөн бодлого байна. Тий амар соёлын довтлого. Тэгэл тийм байна. Солонгос кинонд See You амар гардаг шүү. Тэнгүүт л одоо Монгол зүйтэй болсон. Нэг таньдаг юм шиг тий. See You орохоор нэг гой санагдав. Өөрөө солонгос байгаа тий. Ер нь бол кино бол бүр амар том юу байхгүй. Соёлын довтлого. Тэр нөгөө нэг алтан ой гişээр хэлсэн үнэн шүү дээ. Ер нь бол нэг K-pop дуунууд ингээд одоогийн өсвөр үеийн хүүхдүүд амар том соёлын довтлого болцоод байна. Тэр одоо солонгосын юу шиг Монгол юугаа ингээд гоё дэмжиж хүүмүгэ брэнд үндэсний брэнд болгох л доо. Яагаад өсвөр насныхаа хүүг сонсч хүүгээр ингэж хүмүүс болохгүй тий. Монгол их тийм зүйл амар дутагдаад байгаа. Тэг бид нэр манай дүүс энэ entertainment юу жоох юм. Яг явжлаа л да тэгтээ мэдээж явжлаа. Хамгийн хүчтэй нь одоо манай хипхоп л байна тий. Тэг хипхоп л одоо алж штэ. Тэг яг бүр жоохон одоо нэг 10 жилийн нэг 7 8 6 мурга тий. Ингээд жоохон бол яг K-pop-оос сонсож байгаа. А нэг ахлах ангийн тэгээд оюутан өсвөр насны хүмүүс бол баг ихэнх нь бүгд яг K-pop сонсож байгаа. За тийм байна. Тэгээд солонгосчин бол түүхэндээ бол нэг тэгж
цаа маань ингээ эзлэн дүрмгийлээд дэлхий байлдан дагуулсан түүх мөх бол түүхэндээ байхгүй шүү дээ. Тий. Японы колон болжсэн, Английн колон болжсэн. Япон хүмүүст өөрсдөө дургу тий, айгүй дургу. Бид нар нөгөө хужаа гэдэг шиг. Тий хожоод дургу. Үгүй л дээ. Би ч дургуйч биш. Би бол тийм сэтгэлгээнээс бол аль дээр тэгэхээр бүгд дуусаа төрхтөө нэг тийм сэтгэлгээтэй төрдөгтэй яалтчгүй. Төрдөг биш. Тэрийг зөвхөн бид нар ингээд суулгачдаг юм шиг. Танд нийгэм суулгачдаг санаа. Би ч гэсэн амьдралдаа хятад үдэ харж үзээгүй, яаж ч үзээгүй мөртлөө яг ч багтаа хужаагингууд дургу. Чи хужаа. Тийм байсан шүү. Тэгээд юу яадаг? Бас тэгээ гадагшаа явахаар салтай юм лээ тийм шүү. Тэгээд тэгснэ чеки чаа. Тийм дуртайч ах шиг тэг юу гэсэн ч юу гэдэг. Чеки жиглээ. За тэр яг би бол сая сүүлд нэг юу үзсэн. Аватар үзлээ. Аватарыг 13 дугаар үзлээ. Тэгээд бас үнэхээр шинээр үзэж байгаа юм шиг л гоё байсан. Яаж кино тэгж идэв. Надаа энэ дээр болохоор нөгөө миний гайхаад байдаг юм нь энэ аахгүй. Одоо ингээд 7 тэрбум хүн байж идэг. Нэг хүний толгойд тийм юм бууцсан байхгүй. Нэгэн хүний толгой. За 7 тэрбумаас ч хэдэн жоохон хэдэг юм. Санааг нэрээд байгаа. Тий, аватарын санаа ч амар штэ. Ерөөсөө санаа тийм Пандораг гариг болгоцсон. Тэнгүүд хүмүүс очиж байгаа. Хүмүүс очихдоо нөгөө тэнд нэг юм чулуу байгаа. Тэрийг авах гээд байдаг. Яг л нөгөө Америк одоо Иракт ингээд нүүбгээд очиж буучдагтай адилхан. Хүмүүс л ер нь нэг юм муухай эзлэн дүрмгийлэх юм зан. Зүгээр байгаа Пандора гаригийг ингээд гэдэг. Тэнгүүд тэрэн дээрээс ахуулаад тэр Пандора гаригийн хийц тэгээд нөгөө холбогдол тэр сэтгэл аим шигтэй. Гол дүрийнх нь хөгжүүлэлт ч гэсэн явандаа ингэж өөрөө зэрэг болж очиод буцаад ингээд тийм яг цаа чи нөгөө өөрөө сонгоо ажилласан дахиж алхаж байгаа мэдрэмжийг авч байгаа. Гэж байна. Тийм гоё те. Тийм тэгээд камера хач тэр кино санаага 20 жил лөө. Терминаторыг хийж явахдаа бодсон л гэж ярьдаг. Тэр яаж тэр хүний толгойд гэхдээ одоо хамгийн харамсалтай нь одоо тийм одоо бодолтой ч юм уу тиймэрхүү юм мэдчихэж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Мэдчихэж байгаа ч бичсэн ч юм уу. Зарим хүмүүсийн нөгөө бил бинчин одоо нийгэмд эзэлж байгаа байр сууриас ахуулаад тэр бодол яг тэр хүнтэй зөв авсанд ордог. Гитгэл амир бас тий гонхтой. Тэр камера бол тэрийг ингээд дэлхийд гаргах хэмжээний хөдөлмөр хадгалтай одоо энэ маш их оюуны юм одоо тэгээд мэдээж тэр чин юмныхаа араас явах одоо өөрөө маллах юмаа сайн бичих хэдэн шөнийн нойргүй ингээд тэр бүлийн асуудал стресс өчнөө юм байгаа. Тэр бүгдийг давж туулсны хүчинд тэр хүн тэрийг хийгээд дэлхийд авир. Одоо Аватар 2 бол дэлхийн бүх киноны рекордыг дахиж хэвдэнэ гэдэг байна шүү дээ. Одоо энд гейм тийм л рекордыг хэвдэнэ цаач хэлсэн. Энд гейм чи Аватар нэгэ эвдсэн шүү дээ. Эвдсэн. Энд гейм одоо тийм эвдсэн шүү дээ. Нэг тавьж. Энд гейм ихтэй яалтгаа юм бөө. Энд геймч тэгээд яалтчгүй үлдээ. Хараа л байсан. Тэгээд нөгөө Marvel Cinematic Universe-с бодхоор тэр чинь 20 киноны төгсгөл болохоор тийм очих нь угсаа олох нь харахгүй тийм сайхан зүйлтэй. Тэгээд Part 2-ын үзэл тийм энд гейм зөөр part байж та. Эхний Infinity War шүү дээ. Эхний 10 минутын дээр нь шууд шок. Тоор орж шууд таанасыг хал. Yes, одоо юу гарах юм бол гэж хоосол. Yes тал. Тэгээд тэр юуг алж дуусаад 5 жилийн дараа ч л жилийн дараа гэсэн 5 жил Капитан Америкны хүмүүс тооруулсан юм ярьж идэв. Тэн дээр нэг хүн яриад идэв. Тэр найруулагч нь өөр юм зү. За өстө мэдгүй. Руссогийнх Brothers тий. Би тэгж харагдсан. Өстө мэдгүй. Би нөгөө нэрийн энэ тэнд уншижсэн болохоор царай марыг нь яг сайн мэдгүй. За Рекэнийг яач вэ? Тий. Рекэнийг тасалж яг ингэж яагаад за би яг ингэ барьжээ. Сая тасалсан баг мэддэг байхаа. Russo Brothers. Киноны бас тийм хөгжилтэй фактууд сонсох бас их гоё тийм. Тий. Миний онцлчснаар тэр нөгөө Джеймс Кэмерон нөгөө зураг авалтын үеэр хадасны буутай явдаг гэсэн зураг авалт талбай дээр. За утас дуурах юм бол хан руу буддаг гэсэн. Тэгээд яг тэрийг ингээд зарлаад өдөр болгон юм хадасны буутай явдаг. Гэхдээ анхны өдөр тэрийг хийлсэн. Гэхдээ киноны зураг авалтлаа дуустал нэг ч удаа ашиглав. Тэгэхээр нөгөө хүмүүс нь тийм ухамсартай. За тийм байна. За өөр тийм нэг юу байсан лээ. Ватиканы хаан тусад бол бонд тусчлаа. Ватикан ингээд Ватиканы шашин юу ч явуулсан Ватикан пап лам байдаг шүү дээ. Пап. Тэр лам нөгөө нэг Facebook ч Instagram ч нэг Бразилийн моделийн зурган дээр нь лайк тавьсан гинэ. Тэгээд тэрнээсээ болоод одоо байцаагцсан шүүхтэй. Тийм мэдээлэл бол тийм. Амар хэцүү юм те шашин тийм аа. Гэхдээ тэр өөрөө юмыг яаж мэдхүүг лам хүртэл боогтой. Тэгстэй. Өөрөө одоо тэр сошиал юм хөтэлдэг юм байна те.
Тийм л бах. Орж бас харддаг юм тий. Eminem бол юу гэсэн огт ашигладаг л гэдэг чинь. Сошиал огт ашигладаг. Өөр байгаад чинь. Компьютер ашигладаг, сошиал ашигладаг. Тэгээд YouTube дуу муугаа яаж хийх юм бэ? Менежер нь хийждэг тий. Тэгээд Instagram хөтлөл хинэж таахгүй байж. Тэгснэ хинэж таахгүй тий. Тэр ер нь яг огт ашигладаг хүн бол ашиглах сонирхолгүй хүн бол дагтуулах тий. Ашигладаг хүн бол хүн даахгүй болохоор ч гэдэг. Ньюсүүд нь өөр нь шүү дээ. За тэр яах. Өөр юу байна? Pop тэр нөгөө нэг Anthony Hopkins хин хоёрын тоглосон тэр. Тэрийг би үнэхээр дуусгах чаддаг. Уул нь хөөх юм бах үзсэн. Тэр бүр яг диалогын дээр л явж байгаа. Харин ер нь бол эхлүүлж чадаагүй гэж зарим хүмүүс эхлүүлж чадаагүй тийм. Гэтэ тэр хоёр яг гоё бүр яг pop-лам шилэн. Тэр уусаа Anthony Hopkins-ийн нөгөөтг нь шүү. Тэр угаас ер нь тийм ламын дүр хин блээ жүжигчний Game of Thrones дээр бас гардаг шүү. Алхуулаш нүцгэн алхуулаш ягаад реклам байдаг шүү. Зөв болгоч тий. Тэгээд Дамдын ямгийн гişүн байд юм байна усын хурлын гişүн. Дамдаа ах уу? Тэнд танихгүй шүү дээ. Яаж гişүн байдаг гинэ. Сайн л мэдлээ. Чи тэ пост харсан уу? Гүү. Юу эсэх нэ цагдаа зогсоогоод бичиг баримтаа шалгуул малгуул гэсэн. Би усын хурлын гişүн байна гэсэн. Шалгаагаад 30 минут зогссон гинэ. Тэгээ яхаа ингээд ордон руу явуулаад тэгснэ пост бичсэн. Би ингээд ард түмнийхээ төлөө зөндөө юм хийгээд намайг гэдэг цагдаа тавих 30 минут шалгалаа. Энийг энэ цагтаагаа шалгаж өгөө. Цагдаагийн ер нь зан харьцаа характер. Засмаар. Буруу юмар л борлуулсан байна тий. Яахгүй байна. Тэгээ хүмүүс бүгд дууссан юм шиг. Тийм шүү дээ. Тэр намайг ч гэсэн танихгүй л яваад. Дарга зэрэг хамаагүй бид нар уусаа хаан засаглалтай биш марчсан юм амьдарч байгаа учраас хинж байсан. Төрийн албан хаагч саатуулгад улсын их хурлын гишүүн бол яг үүндээ ард түмэндээ үйлчилж байгаа л хүмүүс байх хэрэгтэй. Тийм шүү дээ. Бид нар тэр хүмүүсийг тэнд тавьсан шүү дээ. Яг сонгож тавьсан. Бид нар тэр үнийг тавьсан. Зөвлөд тэр хүмүүс бидний төлөө юм хийх ёстой болохоос бидний захирал бидний ингэж шахаж шаардах юм уу те дарамтлах ямар ч тийм юм байхгүй. Тэгээд бидрээс нэг тийм илүү ч юм байна. Тэгээ хүмүүсийн нэг логик юм дээр тоо. Улс их орн нэг новшин бол муухай байлаа 76-гийн л бороо те. Юм л бол бүх юм 76. Яг үндэ улсыг чинь 76 хөгжүүлэхгүй шүү дээ. Бид нар зүгээр л нийгмийн тогтолцоо дээр хууль гэдэг юм нэг л гаргаж яг цэвэр улсын хөгжил бол яг бидний шүү дээ өөрсдөө юм. Хүмүүс хамгийн амар хогоо аяхгүй шүсээ аяхгүй гэдгээс л хэлнэ шүү дээ. Тийм надад болохоор энэ хүн чанартай тий. Төрөвч алдлаа гэтэл буцаад би явсан замаараа буцаад явхад байж л хулгай хийдгүү, дээр мэдгүү, худлаа хийдгүү, нэгнийхээ ажлыг алдгүү. Хүн тэр чинь яг хүн болгоны хувийн ухамсар байхгүй. Өөрөөсөө тэрийг ямар 76 бид тэр дагуулж байгаа зааж өгөхгүй шүү. Тэр нэр бол би за сэдвээс ялаа хитрхээ улс төрчихлээ шүү. Стресстэй австраа. Хоёлаа юу вэ? Тоглоомоо тоглож байна. Нэг тоглоом бэлтгэж хоёр өнөөдөр нэг тоглоом тоглож байгаа. Бүгд мэдж байгаа. Бүгд мэдж байгаа шүү. Би хин бэ бол бүгд мэдж байгаа. Чи яг надад харуулж очиж. Хоёлаа шууд ингэж шиж. Ингэж өөдөөс барьцаа заа. Тэгээ бичин заа. Эхлээд хоёлаа бичгээс авах чи хүн эхлээд ингэ бичсэн шүү дээ. Тэнгүүдээ шууд ингэ залж. За хүн селебрити мэдээс. За юу вэ? Гадаад Монгол гадаад хамаагүй те. За гадаад хамаатай болох. Хүүс хамаагүй. За урлаг кино. За тэрийг бас асууж байгаа болчин тий. За тэгээд нэг нэгээр яг асуусаар хагаад тимгүү гэдэг л яа шүү дээ. Тэнгүүтээ хамгийн дөрөвч таасна хожи заа. Тэгээ. За тэнгүүтээ нясаар шахаа. Нислахаар уу? Тий. За тэгээ. 5 нэс заа. 5 өвдөн тухмах болдроо болчихсон. 3 чиний дух. За том бичсэн. Гадаад рокстар шүү дээ. За би яг нэрийг буруу бичих гэдэг нь би овгийн яг алдаатай бичих гэдэг. Гаско гэж шүү дээ. Виктория гэж байна. Гүү. Нанч тийм асуухгүй шүү дээ. Зөвл бичих гэжсэн яг. За минийх бол ийм нэр байгаа. Тэгээд чамд л харагдахгүй байна шүү дээ. За окей одоо яах вэ? Шууд ингээл. Би яг өөрөө харж байгаа шүү дээ. За. За ийш ингэ харуулчих. За ингэж юу яа?
За энийг би ингээ харц. Энийг ингээ доош тавьчих. Тэгэхгүй бол нөө цаатлын шилэн дээр гэлбэх гэдэг чинь чинийх. А миний бичсэн Үгүй чиний бичсэн би харах гал. Тэ хараагүй шүү дээ. Харцсан л та. Харсан юм уу? Тоглосон юм. Хараагүй. За чи ханд өгөл. За надад маас минь өгөл. За би ихтэй. Тийм. За юу вэ? Үгүй гэтэл асуувал. Тийм шүү дээ. Үгүй гэтэл асуувал. За би ихтэй. Чи эрэхтэй. За би дундаж иргэн гэсэн юм. Дундаж гэдэг нь хэдийг хэлж байгаа? 30 нэмэх. 30-аас нэг 40 50 орнд. 30 нэмэх. За дундаж. За би уусаа гадаадтай. Гадаад. За би дууны төрлийн үү? Үгүй. За миний хин те. Энэ те. За би эрэхтэй юу? За эрэхтэй дундаж нас. За би Америк уу? Тэ. За жаа. Америк гаралтай. Ер нь бол Америк цусвал байгаа. Америк цусвал байгаа. За Америк гэдэг. 100%. За би жүжигч нөө. Жүжигч. За би 2020 онд киногоо нээсэн үү? Ямар нэгэн кинонд гарсан уу? Үгүй. 2020 онд уу? Тэгээ одоо энэ онд гарсан. За гарсан байна. Гарсан. Би өндөр үү? Өндөр гэдэг нь хэдээс хэлж байна? За ер нь бол Америкчууд ч юм гээл метр 80-аас 2 метр тий. 80 бол нэмэх баг. Би яг өндрийн савлаа. Гэхдээ бол хангалттай 80. Би баку. Бүр кул юм бүр рок шиг тий. Яг рок шиг бол биш. Гэхдээ жирийн хүн шиг бол биш. Тэгэхээр ер нь бол бактай орчин шүүмээс юм сангасан залуу. Би Avengers MCU тоглосон уу? Бага. Тор. Үгүй. Ороо. За би чи эмхтэй тий. Дуучна уу? Үгүй. За одоо бол ийсэн штэ өгшөө. За MCU-гийн жүжигчин Back гэдэг чинь Thor биш хэрсэн гэл Chris Evans л. Үгүй. За би дуучин биш гээд байгаа тий. Эмхтэй тий. Америк уу? За ер нь бол цэвэр бол биш үү? Биш. Гэхдээ ер нь бол Америк англиар ярьдаг хүн. За яг хөө тим гээл ойлгохгүй. Англиар бол ярьдаг. Америкт дуучин биш те. Би жүжигчин үү? Тийм нэг төрлийн жүжигчин. Тэгээд миний тэгтээ одоо бүр юм celebrity болсон нь бол жүжигчний карьер биш те. Мөн үү? За окей. Төвшлөл асуусан. Гүбисээ алдсан шүү дээ. Гэхдээ тэр чинь баг тийм үгүйгээр л. За окей. За жаа би бүр юм секси бэлэг тэмдэг үү? Нэх бэлэг тэмдэг бол. За биш үү? Бэлэг тэмдэг бол шүү. За Монро гэж атсан. Үгүй. Би өөр юм бодсон. За. Chris Evans биш. Chris Hemsworth биш. Өөр чин MCU-д back юм байдаг лээ. За би харав. Тийм. Samuel Jackson. Үгүй. Ороо. За хажаараа би чинь секси бэлэг тэмдэг болоогүй жүжигчин те. Би биш те. Ямар академийн шагнал хүртчихсэн үү? Үгүй. Shit. Хүү хар хэр чинь юм болж юу? Би өгсөн үү? Тэгсэн. За тодорхой шүү дээ. Гэтэ нэрийг ингэдэг лээ. Би Black Panther шүү дээ. Тийм, Black Panther. Хэн блэ нэр нь? Бүүсэн Chadwick Boseman. Chadwick Boseman шүү дээ. Тэгээ энэ онд өдөлсөн хотодны арц авчаар. Тий. Бас тун харамсалтай байна. Тэгээд Нэстэ порно стар жүжигчин. За одоо нэг монголоос шал өөр юм бодсон ш. Нандаа нөгөө цаадаарс арчдын аваад гэж. Сексийн бэлэг тэмдэг гэж асуухтаа хэн Megan Fox-ыг батсан. Megan Fox бэлэг тэмдэг байсан уу те? Бэлэг тэмдэг шүү дээ. Тийм шүү дээ. Би Монро гэж бодсон. Гүү шүү дээ. Megan Fox ч. Тэр ихтэй гоё Kelly-тэй өргөж байна. Тийм үү? Kelly-тэй ихтэй. За Монгол заяа. За би тэгээд одоо жоохон хэцүү юм санаас ямар анхнаас авч. Яг нэг Avengers ирчихсэн нэг тэрнийг хийгээш. Тийм уусаа юу л та. Chadwick Boseman 20 онд нөгөө нэг The Five Blood гэдэг кино талсан. Тэрийг сүлд үтсэн. Тэр бас гоё киносэн. Би ч өөрөө хайртай болохоор. За энэ шиг тавьчээ. Одоо ингэнгуутлаа. Ингээд. За минийх энэ бүгд
лээ? Биш ээ. Юу лээ? А би чамтаар өөр харсан. Тийм Мангаад ид. За минийх юм. Тэгээ доош нь тавьчих. Монгол те. За чи эхлэв та. За би эхлэв. Би эрэгтэй юу? Тийм. 30-аас дээш настай. Үгүй. 30-аас доош юм байна те. Окей. За би эмэгтэй. Үгүй. За 30-аас доош настай батны аваад байж идэг те. Жүжигч нь үү? За тийм үү. Гэхдээ ямар нэг юм тоглолцсон те. Гэхдээ яг олонний танил болсон бол жүжигчний карьер биш юм байна те. Аха. За окей. Сайрын асуулт байсан уу? Үгүй. Тодруулах байсан. 30-аас доош настай залуухан те. Би олонний танил хүмүүстэй нэр холбогддог гэх та бодвол те. Асуулт байгаа. Нэр холбогддог. Юу эмэгтэйчүүдтэй олон танил эмэгтэйчүүдтэй. Олонний танил эмэгтэйчүүдтэй нэр холбогдчихсон уу? Үгүй. Тийм цэвэрхэн карьертай байна. Монгол дуусан их тийм амар шилдэг гэдэг бол тийм. Битүү штэ өгшөө. За би юу л эрэгтэй ууш тааш те. Эрэгтэй. Би боовн дээр өстэй. Яаж мэдхтэй өгш. За эрэгтэй. За би жүжигч нөө. Үгүй. Би рэпер үү? Ваа. Рэпер 30-аас доош настай тий. 20 онд шинэ дуул гаргасан уу? 20 он за дуусчих ш те. А тийм гарсан бат үстэй тий. Би тийм фит битэй. За би штэ ихтэй жүжигч юм штэ. За би дүүл дууч нөө. Үгүй. Ер нь бол урлагаас салвал зүгээр. Монстр шат штэ. За би чинь тийм байж идэг. Рэпер байж идэг те. Би соло рэпер те. Одоо соло рэпер те. Хамтлагтай биш. Соло гарчсан те. Тэмэт яг хамтлаг бол биш. Гэтэ лейблтэй л те. За мангар алдар рэперүүд байдаг. За би метр 75-аас өндөр үү? Гэдэг чинь тэмээтэй өндөр те. Би new school рэпер те. Одоо ерөнхийдөө бол trap хийдэг те. Үгүй. Хамаагүй дөө. Тэ. Яг цэвэр трап ч юм биш. Биш бол биш. За төгөж тийм өндөр. би уус төрч. Улс төрчөө тийм үгүй. Ер нь бол гэхдээ яг улс төрлөө бол гараагүй. Гэхдээ бол улс төрийн карьер хөөдөг гэх юм. Гэхдээ гараагүй. Гişүн биш гэсэн тэ. Биш биш гэсэн. Би таних юм уу? Таньна мангар алдартай юм. За би асуусан. Асуу. Би 40 нэмэх үү? Тийм. Би сахалтай. Ер нь бол нэг сахалтай байдаг. Үгүй. Гэтэл бол ургадаг л байх л та жишээ. За жаа би баг олох гээд байна жишээ. Чи нэг гүцэх гэдэг те. Гүцэд. Би нийгэм рүү чиглэсэн тийм дуу хийдэг те. Тийм шүү дээ. Тэ. Би таандар байна те. Үгүй. Shit. За би штэ. Би таандар биш ээ те. Би хийм бэ. Би штэ те. Юу. 41. За би өндөр үү? 75 нэмэх. 75 нэмэх. 75 бол нэмэх. 40-оос дээш. Амар өндөр. За би баян уу? Тийм. Би ихнэр хөөхттэй. Тийм. Би ямар нэгэн муухай тийм пиартай. Муухай хвчлэн аваад муугар ярьдаг. Эргээр ярьдаг. За тэгэхээр ч алдлаа гэсэн үг шүү дээ. тийм. Эргээр ярьдаг. Гэтэ үе жоохон попорт гэл тоо. Гэтэ эргээр ярьдаг. Дийлэнх гэсэн үг. бат мөх ах уу гэж. За жаарай. Би чинь юм хийж идэг. Харин доо ийцээ байдаг. Юу? Би ямар нэг тийм хипхоп шоу маунд оролцож ирсэн тий? Тийм үү? Энэ би юм шүү. Би гэж тий.
Бас амар төрөлж шүү. Би бүр гайхлаа. би юм уу гэх. За би одоо сүүлийнхээ хэд асуулт асууж. За одоо яг алдахгүй явуул. Яа би чам хийн төг үзээ. Эдийн засаг, санхүү эдийн засаг. Чиглэлээс бодвол зөв. Гэтэ Монголд бол айгүй тийм том төслүүд хэрэгжүүлдэг санхүүгийн салбарт гэсэн үг шүү дээ. Баян гоё зөв PR-тай тийм мангар их сошиал хэрэгэлдэг идэвхтэй. Shark амраач сайн гарцсан тий. Тордоо гам болд. Гүй. Хасын ган хоёг талах уу? Тий. Би гэхдээ ботсон шүү дээ. Тий хэлээч. Арайс биш ах гэж бодсон. Арайс тийм амар од биш гэж бодсон. За хэд болж ин 40 та болж нэг болцсон тий. За хайнагаа хагалдаг та одоо тий. Одоо шүү дээ тий. Юу вэ? Юу болох вэ? Гадаад шатс, Монгол шатс. Одоо нэг тэмцээн. Одоо илүү хүн биш байх хэрэгтэй. Хүн биш. Айтем. Тий, айтем байх хэрэгтэй. Одгүй идтгүй би хүнснийх уу, би машиных уу, би юуных уу ба. Тэрч бүр амар. Харин гоё юм шүү. Үгүй юу? За мэдгүй өөрөө л мэд. Яг нэг тийм subject биглэж байгаа л тийм дотроос л авах. Түүхэн хүмүүс байж болж байна. Мань түүхэн юм уу? Тийм үү? За гэлзараа цаг яваад юу? Нэвтрүүлгийн цаг дуусах гэж шүү. Яна манай нэвтрүүлгийн цаг хаашаасмаа. Найруулагч хүндлэх байгаа. Цаггүй л дээ. Та нар За одоо тэгвэл юу юм? Монгол гадаад хоёлоо бүр цагаас урт байж үзэх үү? Төхөө шах. Зүгээр бодоол. Тэг яваа Монгол энийг гадаад үү шахаа. Монгол гадаадгүй юу? За тэгээ хоёлоо тэгээ бүр жоохон бүр амар бүр яг рокстар хүн бичээ зэ. Бүр одоо жишээ бүр тулцсан юм суперстар гэсэн. Нэг тийм жижиг сэжиг биш. Энийг бичихгүй шүү. Саяны хотлоо ярьж. Тэгэхээр Америк л болж таард тэ. Ер нь яг рокстарууд Америкт л байдаг юм шүү. I wanna be a rockstar. Энд гэхдээ яг л амар суперстар л тоо гэхдээ Монгол хоёр үзэртэй юм. Зя, хоп. За минийх энэ. Гэсэнд хоёулыг адилхан нэр өвчсөн байл яамаа. Яриасаа. За маань эхэлж дөө. За чи За би мэдээж Монгол биш. Тэ Монгол биш. Би Америк. Америк. Би эрэгтэй. Үгүй. За би эрэгтэй юу? Тий. Эрэгтэй тий. Би одоо амьд тий. Тий. Тэгэхээр би хөх. За. Би 30 нэмэх настай тий. Тий. Би дуучин тий. Тийм үгүй. Бас давхар өөр карьертэй тий. Гэтэ үгүй нэхлээ шүү. Үгүй тийм. Дуутай ямарсан. Ахаа. Дуулдаг. Би жүжигчин юм байна тий. Тий. Жүжигчин 30 нэмэх хэрэгтэй. Би бүр 40 нэмэх настай тий. Чи бүр даалаа. Би цагаан арьстай. Тий. Вау, цагаан арьстай тий. Би өөрөө кино найруулжсэн. Тий. Брэдли Купер биш ээ. Арай л шодлоо шүү. Тэгтээ бас те. Яг л юу түрүүний асуултан дээр бол тэгж бодохоор л те. Тийм ээ. Тэ. За. Би ч эмхтэй бас таарсан. Эмэгтэй. Америк бас таарсан. За би амьд уу? Амьд. Би зөв би галбартай. Ер нь бол дурхаас. тийм. Гой би галбартай. За би жүжигч нөө. Тийм бас үгүй. Ер нь бол давхар өөр хэрэгтэй гэсэн. Энэ бол одоочтой гэсэн. Гэхдээ би яг бүр яг тийм нь урдаа шүү. эй зэрэглэлийн жүжигч нөө. За яг A-листэнд бол оруулж бол яг мэдгүй. Яа тэгэхээр нэг яг бүр юм дан гол дүрээр мэж кино авч явчихсан түүхгүй учраас. Тэр үгүй дөө. Үгүй тийм түүхтэй л дээ. Гэхдээ тэр нь одоо унтсан гэх юм уу? Тийм үгүй л шүү дээ. Тийм үгүй. Тийм үгүй. За. A-лист бол гэхдээ ер нь бол орохгүй. Би тэгвэл ерөнхийдөө бүхэж яваа галаа. Онторч бай галаа. Эсвэл яг дүрлэлж байгаа галаа. Яг нэг л асуулт асуу. За би онторч байгаа юм. Онторч байна. Үгүй. Болоогүй ерөөсөө.
За жаа би ч цагаан арьстай тий. Тэг чи нэг өөр киноны харилцан доолдог тий. Би академийн шагналтай тий. Оскар уу? Тий. Тийм юм шиг санагдчих. Ямар ч маш за Оскар биш үлэхэд ямар ч маш том аварцаас шагнал авчихсан. Батны авчихсан. Бат тий. Яа сайн. За жаа бодъё. 20 онд бол кино хийсэн үү? 20 онд миний тоглосон кино цацагдсан уу? Миний мэдх юм болов уу? Тэгэхээр за би цагаан арьстай. Цагаан арьстай. За би 31 тийм залуу 30-аас юм. За жаа би оныг хараад тий би яг эргэлзчихлээ. Гэтэ ер нь бол 30 гарцсан юм шиг надад санагдаад. Тэгэхээр нүлээ залуулга юм байна. Гэтэ 30 гарцсан. Би ч юм бол нэлээд хөгшөө гэж бодсон. Гүн биш үү? 30 гараагүй юм биш үү? 30-аас юм уу? 30 хасах юм бэ. Тэгвэл дөрөлцөх нь аргагүй л. Тий, бүхэг болоогүй зэ. За жаа би ч 40 нэмэгтэй. Майли Сайрес Юу би MCU-д тоглож ирсэн үү? Үгүй аа. Туслах дүрмөж байхгүй тий. За би эмэгтэй 30 хасах насны жүжигчин гэхдээ голдор Майли Сайрес. Тий. Яа. Яг 30 хасах гэрч л юм шүү дээ. Тэгэл хацаараа. Шаата. Суперстар наа. Тийм шүү дээ. Марахгүй шүү дээ. Тий, Америк хүн биш шүү дээ. Тийм тэгээ хоёулаа хамаагүй өссөн. Зүгээр суперстар л сэтгэлгээ. Үгүй харин тийм. Гэхдээ би чамаас Америк гэж асуугаагүй. Чи шууд нөгөө анханасаа л суперстар гэхэр л Америк л бат Америк гэж бодсон юм бай тий. Мэдгүй асуугаагүй хаа. Гэхдээ хоёулаа бичлэгээ Оскар авсан. Чиг чи Оскартай шүү. Нөгөө нэг олон нийтийн юуны гэдэг аваад тий. Хонор юу л мэдгүй англиар хэлдэг. Ямар ч нөө яг киноны дүрээр биш хайрыг хүндсэн олон жил кино урлаг зүтгэсэн гэдгээ. За нэслүүлч идөө сайхан. Чиний дох. Миний гох. Йоо. Орж ийн. Орж ийн гэж. Гарж ийн гэж. Ой, нүүр газар нэслэж орой өөр ажиллаж шүү. Энд ихтэй илүү хөвддөг шүү голоосоо. За энэ авчаа. Нани. Шинээр үү? За шийтгэлээ явуулчихсан. Амжилттай биелүүллээ. Амар өгдөж. Дуусах уу? Тэгээ, дуусгая. Өөр яриаггүй. Өөр юу байна? Тэр нэг секси үед сонсдог 10 дуу гэх лист гарсан мөлий. Тийм. Би тэгтээ орж үзээгүй л дээ. Зүгээр тэгэл уншаал хайчихгүй. Тэгтээ тэрэн дээр викендийн доонууд дандаа гадаад дуу байсан гэж мөрөцгөж билээ. Зүгээр Монгол тэр угаасаа гадаад сайтыг юу компьютер тавьсан л мэдээлэлтэй. Гэтэ чи яг дуу сонсч бүр яг дуу тавьж байгаа тэгж хийж үзсэн. Дуу тавихгүй хийж үзээгүй шүү дээ. Гээ хариултаа ичдэг өстэй. Тавсан. Юу дуу тавьж хийж ирсэн удаа бол байгаа. Бүр яг албаар яг тий дундаа орохгүй тий. Дуу ч бас яг гоё мэдрэмж өгч туршаад үзэхгүй да. Тэгээ тий. Би гоёчтой тэгж үзэж байгаа юм. Тэгэд за энэ яг ярихаар буруу юм байна. Саяхан нэг юу яасан чи энэ талаар бас нэг хүнтэй ярилцсан чи Монгол дуу муу ерөөсөө тэгдгүү гэдэгс Монгол дуу одоо тавьж байгаа хийхэр үү? Тийм. Сексийн тийм сэтэл өгдөггүй ч юм уу. Надад бол тэр сүүлд эмэний тэр юм уу амар л тийм юу санагдсан шүү дээ. Сексийн өгдөг. Би өөртөө дуунаас тийм боо босч юм шүү дээ. Боо босохдооч биш л дээ. Тэгээ хаа тийм л дээ. Би миний ярьж байгаа л хайлж урсах те нэг юм. Стой биш дээ. Би өөр тэгж үзэж байгаагүй тэгээд. Тэгж хийж бодож байгаагүй. Сүүлд нөгөө эмэний дэлгэрийн тэр чинь рэп нэр юм лээ. Том нөө. Тийм өндөр нь. Дэлгэртэй байх. Дэлгэрийн нэг нөгөөх нь гib биш тий. Гиби нөгөөх нь соло цэцтэрэс даалдаг дуу байлээ. Яг одоо сексик ч залуучуудад да. За тэр дууг нь юун дээр тавьчих. Description дээр орсон байгаа шүү. Дээр тавьчих. Энэ яг үндэ бит хоёр сая нөгөө нэг спонсортой л юм ирсэн. Энэс мөнгө аваад тэгээд дууг нь яханд дансруу хийчихээ. 5-4-1. Тэгээ удахгүй нэр бас спонсор орж ирэх юм дуулцсан шүү. Тийм үү? Маа цэндээ хаан ба штэ. Тийм үү? Цааш нэг бичил бизнес хийж байгаа юм байна. За тийм үү? Тэр нь яа нэг оц агцдаг юу зарж байгаа гинэ. За тийм юмнууд ихтэй алт юм шүү те жижиг тийм. Ер нь болоод ш. Тэгээд нөгөө уцнаас ч их
Корона. Бактери уус амар бактери. Коронавирус гэлтгүү. Суултурнаас бохор үүдсэн Тэнгүүд шүү. усыг дэлгэц мэлгэц ашигдаг нөгөө хариуцлагын тийм юу л зараад байгаа юм лээ манай. Хоёлын илүүрхэд мөнгөний авахгүй ажиллаж. Тийм бүтгэхгүй хоёр нь суудсан байдаг. За өнөөдрийн дугаар нэг иймэрхүү. Тэгэд карантин дуусчаад битээрт ер нь ботсон тий. Зовцсон бол байгаа. Тийм одоо нөгөө нэг цаг үе юм байгаа болохоор бас манай студийн хаалттай тэгээ энд ингээ хүмүүс дуудаж авчираад ингэхэд тийм тохиромжтой бос байгаад байгаа. Тэгээ төрөлтэй байж байгаараа. Тэгээ 12 сар гараад гоё шинэ жилийн урамсгал орлоо. Тий нэрээ. Шинэ жил болох нь уу? Шинэ жил болохгүй шүү дээ гэж бат. Ядаж 12 сарын 1-нд за сунглаа гэхэд гэтээ ингээ Мариус ингэж байгаа зэрэг сунгахын мэдж байгаа мөртлөө бас бити сонгосоо гордлог байгаа шүү. За тэгээд юу л болол болон ямар ч сан эрүүл байх тэгээд бүх юм болно. Энэ удаа их бас яг нэлээд урт боллоо. Ерөнхийдөө хугацаага комментуудаа харсан хүмүүст урт байгаа нь таалаг нэгэнт ингэж явж байгаа юм чинь. Тэгээд саяны шиг дараах дээр бас юм гоё хөгжилтэй юмнууд нэмэн. Тийм байна. За тэгээд Маби Богийн 3 дахь дугаар энэ төрөд өндөрлж байна. Бай. Хания бэн дээр ч насан хания нана тэр тэгтээ шаадаг дөө. Өчигдөр базаанд орсон тэрийг ярихчихсан мартсан шүү дээ. За энийг чи оруулж. Чи асуухгүйсэн өөр тийм. Чи яах юм базаанд орчаал. За ойрт нэр. Доосгаагүй бо. Чи яах нэрээ чаас надаас чиний дугаарыг авсан. Та хоёр юу хийсэн? Тийм шүү дээ базаанд ороод. За доосгоо. Яа.